Дэлхийн үнцэг болон бүрт байгаа монголчуудаа өглөө, өдөр, шөнийн мэндийг дэвшүүлье. Харин манай оролцогчдын хувьд яг одоо шинэ өглөө эхлэж байна. Өнөөдөр тэд ажиллах ёстой. Ажиллах нь зөвхөн үүрэг биш, харин хүн өөрийгөө нээж, чадвараа сорж, өдөр бүр өсч хөгждөг амьдралын сургалт юм. Альва хөдөлмөр, альва үйлдэл нь зөвхөн өнөөдрийг төдийгүй маргааш шигч гэрэлтүүлнэ гэдэг. Өглөөний мэнд. Хүмгэн ингийн их гоё байна. Тэгээд нөө чиглэг уур амьсгалтай газар ирсэн чинь хацар бацарны арьс чинь зүгээр талигаа зүгээр ялаа тогтохгүй болчихлоо шүү дээ. Бас цасан дараа өнөөдөр жоохон сэмбгэр байна. Хайнаанд ирсэн. За бид нар ингээд та нарт ингээд болж өгөөд бас таны мэдхүйн чиглэлтэй ингээд бас аялаад байна тийм ээ. Одоо хүнс бол ерөнхийдөө шивхэрсэн хөлдөөсөн шүлээ уусаар байгаад одоо ер нь 3-4 хоногийг барчлаа. Одоо өнөөдөр баг зэргийн худалдаа авалт хийнэ. Тэгтээ бас өөрхөн 5-3 төгрөгтэй. За өглөөний цайнд бол банан идчих. Ёортой асуудалгүй. Банана идээд би чи 2 банантай болсон шүү дээ. Нэг бананы нь бол мөнгөөр аваад нөгөө бананы нь бол ихчхөө над өгсөн шүү дээ. Би хөнгөрөөд ах юм. Ингэж болох юм бэ ер нь. Нэг гоё сэрхэд тэргүү тэгээд бас унтах нь их хайтаахан гүн нойрсод ах шиг байх юм. Уран бүтээлч хүн байна гэдэг бол үнэхээр гоё зүйл. Ёстой ховорхон заяа байхгүй юу? Нэг ийм үг байдаг шүү дээ. Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин хүн болгодог гэх. Тэ? Тэгээд бүр тэрнээсээ хайртай хүнээ би боддог. Хамгийн хайртай хүнээ дуучин хүн болгодог. Тэгээд тэрнээсээ хайртай хүнээ жүжигчин болгодог байхаа гэж. Сосроор магч бас хэлж ирсэн. Авиас гэж байтундөө амны ишгэлж байдаг юм гэж. Монголчууд бүгдээрээ дуулна. Тэ харин тэн дотроос яаж одоо яг уран бүтээлч болох вэ гэдэг нь амны ишгийн асуудал юм болов. Тэгээ мэдээж өөрийнх нь бас хичээл зүтгэл байгаа шүү дээ, тэ. Тэгээд 2006 онд би чинь соёлурлагийн их сургуулийг одоо хавар төгсөөд тэгэл одоо шинэ үе продакшнд орж ирлээ шүү дээ. Тэр үед нөгөө нэг театр шинэ үегээд урлагийн сургуулийн дунд амар том уралдаан болдог гэсэн байхгүй юу. Тэнд би шилдэг эрэгтэй дүр одоо шалгарсан. Миний өмнө жил одоо манай шагаах. Тэгээ миний дараагийн жил одоо манай Темка гэдгээр авч ирсэн байхгүй юу. Тэгээд бид нар ч уран бүтээлч болцсон. 2014 онд 13 оны өвөл шинэ продакшн зүү үзэмчин хоншгонд нэг тоглолтоор очиод уран бүтээл хийжээд тэгээ бидний нэг баяртай гэдэг бай партигаа хийжсэн чинь нэг хүүхэн залуу хоёр хөөхөн гэдэг дууг дуулдаг байхгүй юу. Тэгсэн чинь ундраагч тэрийг бичлэг хийгээд авцсан. Тэгээд хотод ирээд өсвөрлөлт энэс аягүй хөөхөн дуу байна. Чи энийг мэдээ нэг эмэгтэй хүнтэй дуулаач гэв. Тэр үед одоо жинхэнэ дуэт дуу өстой хийт болж илаа. Бараг ганцаараа дуулдаг дуу чинь ховор байлаа шүү дээ. Тэгээд хинтээ дуулах уу гэж би бодож байгаа төмөн үлзийг. Ерөөсөө бараг төмөн үлзийг үлдсэн байсан дуэт дуулдаг нь бараг. Тэгээд төмөд би сайн таньдгүй байсан байхгүй юу. Тэгээд найзаа нэг чамтай уулзах хэрэгтэй байна гэдэг. Тэгээ модны хоёрын нэг кафед бас дуудаад. Тэгээ нэг уулзчаад хоёлаа их мангараа бас уран бүтээл ярих гэж пив уух уу гэж асуудаг шүү дээ. Кафед дуудчихад. Тэгээ хоёлаа суугаад нэг юм дуу байна гэд. Тэгээ уугуурчнаар ингээд би үгийг бичүүлээд авцсан. Дараа нь би чатаар. Тэгээ за тгийгээд хоёлаа дуулаад. Тэгэл 14 онд тэр дуугаад хавранд болчаад. Би одоо энэ завшааныг ашиглаад мо тэнгэрт байгаа найзтай чин сэтгэлээсээ баярлж авдаг. Одоо битэрчээгээ дуу хийсэн чинь эхний нөгөө нэг мөнгө фонограм бичүүлэг клипик гэж чамгүй зардалгаар нь мөнгө байдгүй. Тэгсэн чинь миний муу найз хөрхий ах эгчнараас үеэлүүдээсээ гуугаад тэгээд надад мөнгө босгож өгөө. Тэгээд битэр энэ дуугаа хийжсэн. За ингээд дуугаа хийгээд хар зүрхний хөхн ууран дээр клипнийхаа зургийг авчаад тэгээд FM дөгөөд тэгээд ганц нэг телевизд өгөөд одоо бараг 25 таа өгчээсэн. Ингээд өвөр Монгол дуу гэж ойлгоод дуулцгаад би 7 хоног Солонгос руу явчихд ирсэн.
дөнгөж телевизүүд өгөө. Тэгээ ирсэн чинь нөгөө дуучигс явсан ч гэдэг юм аа. Эфемер өөрийн доо явах чинь үнэхээр гоё юм билээ. Хизээч одоо бидний жүжиг тоглолт ингэж эфемер бол явахгүй шүү дээ. Зурглаар бол байх гарна. Такси барих гал ингээл зогсгоо. Өөрхөн шүү гэл ингээл хөргөж амар гоё. Тэгэл тэнд байгаа чи минь хөөхөө гэл. Тэгэл такси цавхаар ингээл дуу яваад. Just un nice. Дуучдын бас гоё мэдрэмжийг би авсан шүү. Урам дуучин урам хөтэлж гүний. Тэгээд одоо энэ жил 12 жилийн хойг одоо 4 сарын 22-нд энэ ч бас миний аавын төрсөн өдөр байхгүй юу? Хийн багшийн төрсөн өдөр шүү дээ 4 сарын 22-нд чаа. Тэгээ энэ өдөр одоо хийх гээд хоёлаа бэлдээд тэгээд одоо нэгэн жүжигчин дуучин тэрэн дуулчин болоод өвөрмөц байх хэрэгтэй байдаг байхгүй юу? Ер нь би жүжигчин хүнийхээ үүднээс юу үзүүлэх вэ? Түмээ дуучин хөгжимчин хүнийхээ үүднээс юу үзүүлэх вэ? Нийлээд хоёлаа яах вэ? Энэ жилийн тоглолтын дээр бол 12 жилийн өмнө 13 4 одоо 10 жилийн өмнө өмсөжсэн хувцсууцаа ингээд би ингээд тайзан дээр тавья гэж бодоод байгаа байхгүй юу. Тэр энэ чинь нэг тоглолтыг чинь гоё л кашмир ивент итгээд тэгээд ингээд юу яагаад янз бүрийн хувцс ноолоор нь дээл мэйл ингээд хувцснууд хийж гисэн байдаг байхгүй. Тэд нар маань одоо байдаг байхгүй юу. Тэгээ би өгөн ингээд нэг тайзан дээр гүнжичгэн юм гэх юм капсул хаусрах маягийн юм засчаад ерөөсөө хоош орохгүй. Тийм ээ. Тэгэл ороод тийшээ ороод хувцас өмсөж идэг, төмөөд нь дуулж идэг. Тэгээ би хувцас өмсөө гарч идэг. За хоёулаа ингээд гарах. За нэг зочин уран бүтээлч ирнэ штэ. Тэр хооронд нь битээр ингээд ороод хувцас өмсөөл ерөөсөө тайсны хашаа буухгүйгээр шийдэх гээл одоо үзээд байна. Яах нь одоо парахаас лоч гойнда ахнаг гой санаа идээгөө чигээд найруулагч Намнангийн Даранбаатар тийм ээ. Найруулгын хувьд нэг арай нэг өөр юм хийчихье гэж бодож байна да. Нэг иймэрхүү байна уран бүтээлч. За гарцгаая. Мэдээж юу яа? Амин чанарынхаа уургийг уuna. Нүүрс ус задлагч 20 хоолны дараа бод юм а би бол энийг ингээд орхичд 20 хоолныхаа дараа амранаас уучна. 100% калори бид нар нэг анарыг яагаад гэж ойлгуулсан? Ерөөсөө эмэгтэй хүний жимс гэдээ ойлгуулсан. Өсч үгүй юм биш үү? Айнаяганда амин чанараасаа игээд Golden Go-ийнхоо кремиг харин их хайтайхан байдлаар хинээрээ талхахуулаад уянгаагаараа талхахуулаад зоог барьчихсан шүү дээ. За явцгаахоо. За ингээд тань мэдих ажилдаа орцгоо хэдүүлээ. За өглөөний мэндэ. За үз. Хөөе энэ уургандаа дуртай байгаа гэж. Энэ уург одоо намайг ганц юу яаж штт. Өдөржингийн минь эрч хүчийг алдагдуулахгүй. За уург маань ерөнхийдөө шууд том халбаар утгаал удаг гэсэн. Ийм хэлбэр дүрстэй юм уугаад байгаа штт хүүхдийн каш шиг. За ингээд.
За ястай хөрөгчөндөө юу ч болсон. Одоо мөнгө гамнаа тэмнээд илгүү нэг жоохон хөлс цуглуулахгүй бол ингээд юм хоосон сууж ил тань ш. Тэгэхээр өнөөдөр нэг жоохон хөлс цуглуулъя. Ахаад гарч ойрхны дэлгүүр оршоо юу байна? Харъя. За би өчигдөр орой жоохон фейлдэд тэгээ энийг авсан байгаа. Энэ хүүхдэд зориулсан юм юу юм бэ лээ. Би бас яг тараг мө гэсэн чинь яг тараг бол биш. Гэхдээ энэ айтайхан амттай энийг бас өглөөний цай болгоод энээсээ утчээ. Ингээл нэг ухтал 10 аяга сүү уусандаа тэнцэн гэхэр чи өдөржингийн уураг, сүүнээс авах бүх юм кальц центрийг нөхчөж байгаа. Бас их зүгээр юм байна. Уухт их таатай байгаад байгаа. За ингээд гарч хүнс юмаа цуглуулъя. Өдөр нэг юм олж иднэ. Ингээ хөдөлцөөйдөө. Бас үзэгчтэй гоё юм үзүүлээ л та тий. Анахаар бол нэг гримартер бол гэж юм л та. Тэгээд айгүй том интернэшнл мол юм байна. Хүнстэй бас хувц сонорч байдаг юм байна. KFC байна, Starbucks байдаг юм байна. Оо энэ банк үгүй биш үү? За ашгүй. Нэг зээл хөцөлж хавшаад. Гурьяалаа тэгэл зээл болоод. Come 17 Pro Max ч байна мөн энд мөн Apple-ийн дэлгүүр байна. За тэрний түүхийг мэдгөө. Энэ ард энэ ашиг. Энэ Кёдан гэж байгаа үстэй. Кёдан гэдэг. Энэ ингээ харахаар нөгөө нэг Jordan-гийн эмблем байгаа үстэй. Халтарга Jordan байгаа үстэй. Тэгээд Jordan энийг шүүхцэн байгаа. Өмгөөлөгчдөг хятадд ирж. Тэгсэн чинь Jordan ялагдаад утсан. Тэгээ шүүх хурлынхын бичлэг одоо YouTube биш хятадын нэг сайт дээр ингээ байдаг аахгүй юу. Тэгсэн яасан гэсэн чинь Jordan энэ чиний энэ барьж байгаа бол саксны бөмбөгөө. Манай энэ бөмбөг бол Tennessee бөмбөгөө гэсэн. Нөгөө одоо энэ брендийн өмгөөлөгч нь тэгээ үтсээр хагаад Jordan ялагдаад тэгээ бутсан шүү дээ. Би бүр Facebook-т оруулж ирсэн. Тэгээд нэг өвөр Монгол найз тэр шүүх хурлынхын бичлэгийг бас надад ингээ үзүүлсэн байхгүй юу. Тэгээ үзсээр хагаад ялсан байд. Тэрнээсгүй Jordan-гийн эмблемтэй амар төстэй. Гэхдээ энэ гар нь ийм доошоо биш. Манайх ийм дээшээ янз бүрийн нотлогоо гаргасаар хагаад ялсан байд шүү дээ. Энэ хятад сүүлийн үед айгүй их алтавж залуучууд нь хадгалдаг болсон гинэ. Болдмаалал жижигрүүлэл манай Монгол алтыг жишээлбэл заяа Солонгос тавж очиод манай эхнэр найзуудтайгаа яваад жоох алтын юмнуудаа ингээд цуглуулаад тэгээд тушаагаад Солонгос алт авъя гэж явсан чинь манай Монгол алтыг амар хямдхан авт юм. Амар хямдхан. Яагаад гэвэл та нар боловсруулахдаа ингээд муу боловсруулгаа. Амар арт юм штэ. Adidas-ыг Abibas гэж хийчин. Хүн харахад яг Adidas шиг харагчин. Яг тэр хятадын нэг ирээ тэргүй юм. Энэ чинь ингээ харахад бүр харагдаж байгаа сте. Гадаас нь харахад 99 он гэж байгаа шиг. Тийм ээ. Тэгтэл одоо нэг цүнхэн л одоо 5-6 сая мая 4 сая мая. За тэгэл нэг шорт морт ч одоо юу вэ нэг саягаар 2 сая шиг байдаг штэ. Ингээ би сая харлаа л да. Гэхдээ ямар ч бичиг байхгүй гэх. Харахад бол бүр харагдаж байгаа байхгүй. Энэ нэг амар хяналтгүй тий. Тэгвэл яг жишээлбэл одоо кантон ферийн үзэсгэлэн ч гэдэг юм уу яг Европ олон улсын стандартад нийцүүлж хийдэг бүтээгдэхүүнүүд нь амар шүү дээ.
Хятадд бол муу имийг ч тултал муу хийн, сайн имийг ч тултал сайн. Би жишээлбэл Америкаас ингээд манай хүү сасны өмбөг эдээ минь Америкт очиж байгаа юм чинь гээд тэгэл би ороод аваад санаад ч ороогүй гэртээ авчираад харсан чи made in China байгаа байхгүй. Чи хятад өмбөг үү штэ. Би Америк яваад ирсэн Америкаас авсан штэ би гэж. Үгүй чи хятад өмбөг гэдэг уурлаад байгаа. Америк стандартд нийлүүлэл төгс бөмбөг. Тэр бөмбөг амар гоё бөмбөг. Тэгэнгүүтлээ одоо зүгээр хуурамч бүтээгдэхүүнийг ч толтлоо. Зөвөн штэ. Хаасайгүй made in China. Европоор ч гэсэн тэр үнэтэй брэнд дэлгүүрүүд нь made in China гэж байж байгаа юм чинь. Би ч одоо мөн охиноо нөгөө л ягаан өнгөнд дуртай гэж бодоод ягаан магаа юм авахар ч ингээд тоохгүй. Би сая сүүлд нэг Австралиас явах буцахтаа Бээжингийн дүүтигээс нэг юм цүнх авахгүй юу? Бас овооч үнэтэй. За яг мөн охиндоо ганц удаа гээд нэг 400 гаруй мянгаар би цүнх авлаа. Тэгсэн чинь голоод зүүдгүй юм да, барьдгүй юм да. Ямар муухай гомдсон гэж би. Тэгээ одоо тэдний хүмүүстэй юм чи нэг юм нэвсээсэн хар хүүдий. Тэгээ нэг юм өргөн джинс, нэг хар том гутал шал онцгой. Би харин нэг ватерхуу ахтаа нэг ганц юм барьж очиндаа гэж бодоод байгаа. Манай баг яах чи амар гоё хүн гэдэг байхгүй юу? Амар гоё тийм одоо гавьяат өдрөгсөн тийм мах өдрөгс тийм юм дээрээс харцмарцаа амар гоё гэдэг байхгүй юу? Одоо манай ошоо орлогт бас гоё ах нар байна шүү дээ. Зарим нь айгүй өндрөөс харцдаг хүмүүс бас байна шүү. Ингээд бааварлал тий. Зарим нь одоо яг бид нар шиг ингээд гоё дундаа хүн тэгэхээр бид нартай ингэж хүн ялгахгүй бид нартай юм гоё амар гоё дотн харцдаг хүн л хүн хайртай байт юм би. За энэ Солонгосын Wobble брендийн яг 100% анар. Тэгээ энэ жимснээс одоо ууцсан багт жин нэмнэ гэж айлтгүй. Би өдөрт нэг 2-3-ыг уучаад байгаа. Тэгээд жин нэмэх 1-2-ыг уучаад байгаа. Тэгээд жин нэмэхэд нэмэхгүй багт тустай ийм бүтээгдэхүүн. За ингээд. За явлаа. За амжилт. Одоо эндээс энэ маань нөгөө манайхаар бол ийм артл юм шиг байгаа юм. Тэгээ эндээс хүнсээ цоглуулна. Хүнснийх нь хэсэг рүү орно. Энэ болохоор ингээд нөгөө шууд гаражаас ороод ирж байгаа болохоор гоо одоо яг өнөөдөр чинь өчигдөр чинь нөгөө нэг бас мөнгө жоохон арвчсан. Тийм болохоор жоохон одоо бас гайгүй газраас хүнсээ цоглуулъя. Ариун хийгээд хоолныхаа нэр төрлийг жоохон баяжуулъя гэж бодлоо. Тэрэгнийхээ хэмжээгээр ч юм аавна гэж байхгүй бах л та. Мөнгөнийхөө хэмжээгээр л авна шүү дээ. Энэ мөнгөө яаж баг зарцуулж айтаахан хөнс авах уу? Би яг карантины усыг ууя гэж юу бодохгүй байгаа. Ийм цэвэр усаа л ууя. Би энэ карантины усанд шүүлтүр тавьсан үгүйг нэгдүгээрт мэдэхгүй байна. Хоёрдугаарт хятадууд өөрсдөө карантиныхаа усыг уухгүй. Энэ уснуудаас айгүй хэрэгэлдэг юм байлээ. Ер нь цэвэр усаа их. За энэ ч нөгөө өөрөө үйлдвэрлэгч орон гаднаас юм аа нөгөө нэг импортлж авахгүй болохоор харьцангуй үн мөний хувьд ч гэдэг юм уу. Тэгээ энэ нэр төрлийн хувьд бүр ингээд маш олон юм байна. Одоо манай супермаркетууд ингээд гоё өрөөл ширээл ингээд бас л гоё ингээд тавьсан байдаг л та. Гэхдээ жишээлбэл би одоо гүзээлцээ ингээд ихээрээ ингээд өргөцсөн байсныг хардгуу. Ингээд энийг бол ингээд зүгээр л ингээд нэг жижигхэн гаргаад тавьсан байдаг ч тийм. Энд чинь ингээд гоё өрөөд тавьсан байна. Ерөнхийдөө тэгээд айгүй тийм нөгөө нэг жимс ногооны хувьд бол айгүй тийм баялаг. Нэр төрөл олонтой тийм юм байна. Энэ нарийн ширхтэйг нь авчи. Арай нэг юу юм байна. Энийг авчи. Гэхдээ ер нь манай монголчууд чинь хотноосоо хонь барайл зочийн ирэхээр гаргаад өгчдөг өсөж одоо
одоо нэг энд л ийм үнэтэй байгаа болохоос биш. Энд л ийм үнэтэй байгаа болохоос биш. Яг үнэндээ ингээд зүгээр манай гэрийн гадаа бэлчээл байж идэг мал хунар тий. Тэгэхээр бид нар чинь тэрийг чи шууд аваад идэж уучдаг. Зочноод айлчдаг. Сайхан махчнаад айлчдаг болохоор ер нь өхрийн мах л авъя л гэж идэг юм байна. Тэгээ өхрийн мах авъя. Цээн ч юм уу те тийм юм хийх гэж байгаа учраас зүгээр юм гэрээ нөгөө нэг юм шулцсан мах шиг махчаа арнаас би нөгөө юу яаж юм л да өөрийнхөө нөгөө сүрэлтийг дайлахаас гадна өөртөө бас шүл мүл хийгээд идчих гуляш хийгээд идчих тийм мах авч ин л да. Тийм болохоор нөгөө 2980 гэдэг энэ айгу нөгөө шулцсан мах болохоор гайг үнэтэй байгаа учраас энэс нь авчих. За манайх чинь нөгөө маха хилэн тэдэн мянга гэж хилдэг штэ тий. Энд болохоор үнэ ингээд нөгөө 500 г-аар нь бичээд одоо ширэл 500 г энэ махны 500 г нь 29 юан 80 моо байгаа байхгүй юу? Хилээр нь бол бичдэг юм байна. 500 г-аар нь бичдэг юм байна. Тэр би Монгол мөнгөөр чинь 10 хэдэн биш үлээ. Тий 20 мянга юм уу да? Тийм болох юм байна. Болж гинэ. 39-д болчих шиг боллоо тий. Тий 39-60 болж гинэ. Энэ өстө болж гин. Бүр ямар айтайхан худалдаа авалт хийчих ба. Бүр махан дээр ингэх байсан юм уу гэдэг таахгүй юу? Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 калсуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wovle Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wovle Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадны крем. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics.
Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 7094 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивэн тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Ямар турж өгч байгаа юм байгаа шинэ. Юугаар яат. Жимсийг бол бас л яруухан ургуулж. Энэ хараа. Шин ухсарч наасан юм уу? Ийм ухаалаг ургаадахтай яг үү тий. Би ерөөсөө яг зураг харж байгаа л яг энийг л хийвэл гэж бодлоо. Махан байна. Олдон хийх мөөг нь авцсан. Мөөг юм уу юу ч гэдэг юм гэдэггүй. Навч авчихсан. Үгүй чинь хувааж хитэн ийм их яахгүй шүү дээ. Чи дотроо 1 2 3 4 5 6 7 шиг. Оюунаас 7 шиг юм байна. Уянгад 3 нөгөөд өөр 4 чинь. Энийг яах вэ? Амар ширээгээ чимнэгээд би уг нь уянгаад алимны жуус нөгөө нэг хацаа алим ингээд усан нэгийг хандалцъя гэж бодсон байхгүй юу? Чи би зөв хог авцсан явжсэн юм шиг. Тийш шидчихлээ шүү дээ. Айгаа 26 юм уу? Усан онгоцон дээр хийсэн тоглолтоороо олсон мөнгөөрөө өнөөдрийн худалдан авалтаа хийлээ. Урд урдны дугааруудаараа бид оролцогчдын өгсөн мөнгийг шууд ашиглуулдаггүй байсан бол энэ удаад нөхцөл өөр байлаа. Өртөг өндөртэй хайнаа нарал дээр 10 өдрийн амьдралд 41 юан амаргүй тул энэ удаад олсон мөнгөө ашиглахыг тэдэнд зөвшөөрсөн юм. Энэ төрөд ах юм. Юу дахиад нэг 40 юан дотор багтаах га. Тэрнээсээ бүр үлдээч мөлдөөгээд байсан юм яа. Ингэж бодож байна. Би заримдаа бас төмстэй юм мург хийчихдэг байхгүй юу те. Яг өөрийн иддэг юм төрлийн төмснөөсөө 268 гэж шүү дээ те. Энээс авчих. За 1 грамм болчих. 1 2 3 4 төмс авлаа. Сонгийн сормос гээд буудлаас сонгийн сормос. Энээс нэг юм 2 юм гожхор мөчр авчмаар байна. 2 мөчр. Би чи энэнгөр хоолоо айгуу гоё өнгө оруулчихна. Салат хийгээ хат тавьчихна. Бэж ихлэ үнцэн хоолныхаа юмыг аваадах юм. Яагаад би мөнгө хэмнэх ёстой штэ. Чи та ялуулахгүй гээд байгаа юм уу? Сүрэлтийг ялуулах гээд байгаа юм уу? Тийм амар найр тавьж өгсөн юм чи байдаг ч гэж. Гайгүй ах уу? Амар нөхөө юу? Энийг авчи. За энийг авъя. Наа хамтаа 480 маяг гэж. За болцсон сонгийн сормос байна уу? За сонгон байхад л болооч сарамсаар яхаа тий. Ер нь бол манай Монгол эрчүүдийн ноён нуруу хаана хугардаг гэж. Ерөөсөө хоолн дээр тэр тусмаа цойн дээр. Цойн. Оранж жуус чинь 9 эрдээ юм байна тий. За би энэ нэг тийм ялуун биш юм чинь 2 ширхгийг авч юу яа гэж бодож байна. Хоолныхоо десерт ингээд болгож 2 ширхгийг авъя. Энэ гүзэлцэг айгу хямдхан байна. Энийг авчия. Ингээ нэг авчия ч одоо. Тансаглуулна шүү дээ мөн сүрлдэг. Нэг өглөө идэж уух нэг тараг аваадах яа. Хөлөн буурын тараг байна. Манай өвөр Монгол таргаа гэсэн. Энээс би 2-ыг авчих. За. Мөнгөнд захирагдаад байгаа болохоос ходоодоо бол тэг хүн болвол
Хамгийн чанартай юмар баярлуулах хэрэгтэй. Хамгийн чанартай юмыг идэж явах хэрэгтэй. За все болсон. Танаа нэвтрүүлэгт ороод амар баримжаатай авч дэрнээс би чинь хамаагүй аваад явчихсан шээ. За энэ гэрт хэрэгтэй энэ хүүхдүүдийн идэж явна гэл тэгэл авчдаг. Гэтэ би нөгөө ярьжсэн шүү дээ нөгөө хүүхдүүд интернет бол амар их тийм амтлагч өгөх дургу. Ер нь натурал талдаа. Хөвсглийн эрдэнэ удранаас аарцаа цагчин манай хүүхдүүд аарц сайн уун. Тэгэл үдшний мах байхад тэгэл төмс ногоохон л цуглуулад жимс болохоор алин манаа усан үзэм хаяа манай хүүхдүүд эдэн бас ихэнхтэй юу баг хаяа нэг алин банан бол алин банан байг дуртай. 10 юанаар л хэтэрлээ нөгөө 100-аас 10 юан 20 центээр л хэтэрлээ. Ийм хөөрхөн мөнгөтэй усаараа ийм хөөрхөн жижигхэн. За ингээд маш амжилттай боллоо. Мөнгөө иш нийчээ. Айгу сэтгэл өндөр байна. Айгу гоё мах олж авсан. Тэгээд ийм гоё нөгөө давуу уутанд өгж ийн. Энэ давуу уутаа би дараа нь хүнс рүүгээ бас бариад орчих юм бэ. Айгу гоё ингээд дахиж хэрэглэгдэнэ. Доторх уутнууд нь нөгөө задардаг. Бүр амар хөөрхөн байгаль дэлхийг хайрлаад байгаа байхгүй юм чинь бас. Тэгэхээр хог хаягдл баг гаргана те. Гаргасан ч дахин боловсролдоо задрах тийм бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг болчихжээ. Том гүрнүүд бас одоо дэлхийг хайрлж л байгаа юм байна ямар ч үс. Хятадын ихэнх супермаркетууд энэхүү синтетик хуванцраар хийсэн торыг ашигладаг байна. Уг тор нь байгальд 20-30 жилийн хугацаанд задардаг ба даад сайтай олон дахин хэрэглэгддэг учраас гялгарууднаас илүү байгальд ээлтэй байдаг байна. Гадаад талаа ирэг дээр л байна да. Галашоо засчраха хавч 8 айлчнаар хооллол байж штэ. Сайхан газар бол үзэж гинөө. Хайнанд би анх удаа ирж гэн. Гоё газар байд юм байна. Тэгээ амралт бол үнэхээр байсангүй. Маш их ажилтай байлаа. 21 реалити шоу чинь бас тийм амаргүй ажил юм байна. Оролцогч нарын бол бас шанс шалгасан, ур ухаан шалгасан тийм ажил үүдэг юм шүү бас. Надад ч гэсэн бас айгүй гоё санагдаж байна. Энд чи бас чамгүй төсөө хөрөнгөөр клип бүтдэг шүү дээ тий. Яг ийм телевизийн ийм олон камер багтаа явна гэдэг чинь яг мөнгөний төлөө давал айгүй өндөр зардалтай шүү дээ. Тэгээ бас ингээд найзууд маань ингээд хин вин одоо хин ялагч байх бас гоё санал тавьсан. Баярлалаа. Би бол баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ надад чи одоо нэг ганцаараа дуусан нэг тийм олон дуу шүү. За энд мэдээж аав ээжийн тухай дуудуулж боломгүй байна. За гоо марл гэдэг нэг дуу маань клипгүй байдгээ. Гэхдээ энд бас гоо марл нэг л зохимжгүй байна. Энэ эрэг чинь тэр жигтэй нэг иймэрхүү эрэг байна шүү дээ тий. Тэгэхээр надад нүдэн гэдэг дуу байдгээ. Тэр дуугаа хэрвээ та нар болно гэвэл окей. Энэ дуу ч одоо хэдэн жилийн өмнө болсон би нүдэн бас нэг овоо хэдэн жил болсон баха. Тэгээд яг нэг дүрсчээсэн. Тэгээд ерөөсөө би энэ дуу хүн ерөөсөө мэддэггүй байх гэж боддог байсан чинь сүүлийн үед бас нэг хэдэн газар ой нөгөө нүдэнгээ дуулж чаачаа сүрэлтэй гээд. Тэгээд би ерөөсөө фонограмыг авч явдаггүй байхгүй юу. Тэгсэн чинь хоёр газар өмнө говьд нэг хормон дээр тэгээд сая бас нэг шинэ жил дээр нэг газар нүдэнгээ дуулаж гэсэн надад байхгүйсэн фонограм. Тэгэхээр энэ нүдэн дуугаа бас нэг гоё сэргээж өгөх сэргээх нэг тийм боломж олдлоо. 25-ында баярлалаа. Бүсгүйчүүдээ энэ дог зориулнаа. Авнигор дүрлгэр, алаг, тормгор, эрэгвэр, дэрэгвэр ямар нүдтэй байдгийг тэр бүх бүсгүйчүүдээ зориулъя.
түшээ чиний хэн дэргээд мөнхөд жаргамаар чин зүрхний нандин энхиминдээ дэгжиннүүдийн инхри чамайга дэрэгдээ гоён жаргаач явъя Гэлдээ хоргооч тэврээд дэмлүү ажил багмлуулж хайрлая чиний хэн дэргээд мөнхөд жаргамаар чин зүрхний нандин энхиминдээ дандаа эрүүгэр тормгор дүрлгэр гэж дуулагддаг. Гэхдээ амьдрал дээр яг байдаг ховрхон нүдтэй өсгөч дэ зориулъя. Гэхдээ тэр нь үнэхээр гоё зөгтөг шүү. Оногрнуудын инхри чамайга олны харцнаас харамлж явъя. Одын усал шиг дөлгөө хатсанд чин ондов тэлби хайж явъя чиний хэн дэргээд мөнхөд жаргамаар чин зүрхний нандин энхиминдээ чиний хэн дэргээд нүдэн Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wobbly нүүрс задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 калсуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wobbly Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадны крем.
Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивэн тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Хайна нарлын санийн хот нь аялал жуулчлалын хот учир урт хугацаагаар цалин өндөртэй ажил хийх боломж их байдаг. Харин цагийн болон төр хугацааны ажил олдох нь тийм ч амар бишээ. Гэлээч телевизийн багийн тусламжтайгаар оролцогчид маань буудалтай цагийн ажил хийхээр болсон юм. Энд цагийн ажилчдад зориулсан хамгийн бага хөлс нь ойролцоогоор 20 юан байдаг байна. Сайн байна уу? Өнөөдөр нөгөө юунаас өмнө хүн орохоос өмнө энийг цэвэрлэх хэрэгтэй. Би нөгөө цалин авах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ өрөө надаа оногцсон. Энд ч бас ажил хийхгүй бол өмнөхөр явахгүй байна. Үгүй яг зургийн дараа маргаасаа гуйлаа бас нэг ажил. Энэ ингээ нөгөө зочид буудалтай хийчихвэл сайн байна. Гараад ингээ яваад би захмахтай гүр явсан бас ингээд хүн болгоо хувийнхаа 8-ыг хийж байгаа болохоор олдохгүй юм шиг байна. Тэгээд гисэн ч яг ийм буудлын ажил бол тийм бас элбэг байдгүй юм шиг байна. Хэцүү ч олоолаа болохоор өөрсдөө юу яадаг юм байна. Тэг ажил ингэж яадаг. Ихтэй байдаг. Тэгээд яалтчгүй зургийн дарагт хандсан учраас надад ингэж ашгүй зочид буудал дотор маань ажил олж өглөө. Гэхдээ энэ чинь бас нэлээ чанга ажил шүү. Би ч солонгос ажил хийж байгаагүй. Энэ юу матрасыг өргөн нутгч аягүй хэцүү юм байт юм бэ. Хамаг хуруу юмс хугарч штэ. Би ч нөгөө ягтур томстой байгаа ч хэлэхүү. Энд ч одоо бүр ингэж доогор ордог. Энэ айгүй хэцүү юм байна. За ингээл цалин авахын тулд одоо ингэж штэ. Тэгэхгүй бол болохгүй. Сөрөлтийгээ би дээлж өчрөхгүй. Нөгөө хүчирч дайлахгүй болчиход штэ. За ингээд нэг өрөө нилээ хэдэн өрөө бас гараас гаргачлаа. За ажиллана да. Юу юм бэ? Сандлаа ингээд заслалтыг харахад ингээд 2-2-оор ингэж тавьдаг болтой юм аа. Би тэг эднэрийн цалин авч байгаа юм ер нь гэд. Гүй чинь аж хөдлөнд хөлс гэдэг юм уу? Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг үгтэй би маш санал нийлдэг. За яах вэ? Ийм ажил хийн гэж бодсон ч үйл явлаа зүгээр. Би гадаадд бол бүр иймэрхүү ажил хийж үзээгүй л дээ. Тэгэхдээ хүний хийдэг л ажил. Хүний хийдэг ажлыг яагаад хийж болохгүй гэж энд бол нэг тийм буруу юм байхгүй шүү дээ. Хайрын хоол энийг нохоондоо авчих хийсэн. Хятад тэгтээ нэг өдрийн махны хэрэглээ 60 сая мал үлээ. Хэдэн сая мал үлээ? Иддэг. Аргагүй шорон төмөн улсууд чинь тэгэл иддэг л дээ. Яг ясам дээр бид нэр өстө тоо тоомгүй барахгүй их малтай л гэдэг. Үнэндээ бол гятын бол нэг 2 өдрийн хүнсэл юм билээ шүү дээ. Тэгээ хятад бас нэг сүрхийн би одоо олон энэ өвөр Монгол хоригн дээр очиж илээ. Ширээ дүүрэн хоол тавьчихна.
Нэг 10 хэдэн хүнд идж байгаа юм байхгүй. Тэгэл хайрын имийг хаяа гардаг юм. Би өмнөөс нь бүр манайхан шиг нохонд өгнөж байхгүй шүү дээ. Бүтээ хогл бол хог. Энэ нэг өөр үйлдвэрлэл ахиж боловсруулахгүй юу? Гэттод би боёна варч вэ шүү та нар. Тэ одоо би энэ тэн зөндөд хоол идлээ шүү дээ. Олон орноор хийсээ тэнлээ. Ер нь хамгийн гоё хоолтой газар ер нь яг үнэтэй болохоос биш нөгөө Европтой ялчгүй. Тэдний чинь нөгөө мах зах бүх юмнууд нь тэс ондоо стандартаар байдаг шүү дээ. Тий нөгөө бид нар чинь Орос школтой гэж ярьдаг шүү дээ. Тэгээд Оросчууд Европын орн тэгээд тэр Орос хоолндоо дуртай, Орос хоолыг хилдэг болохоор ч тэр юм уу бас Европ хоол надад бол их зүгээр санагддаг. Хүмүүс нэг зүрхээ очрогоо мак гэдэг нь Макдоналдс гэдэг юм. Easy л ажил юм аа. Money. Why? За тэнд нэг ширээ байсан аа. Бас энэ нөгөө давхруудаасаа шалтгаалаад гарсан юунаасаа шалтгаалаад бас хамаагүй хүний юмтай бас оролдож болохгүй гэсэн. Болтгүй гэж. Өдөр болгон цэвэрлдэг. Гэхдээ тэр өдөр болгоныхын цэвэрлэгээ бол юм хөнгөн цэвэрлэгээ байдаг. Бүр хүн гарсан өрөөг бол юу яа тийм ээ. Одоо бүр хүн гарсан өрөөг бол бүр гар хавгүй сайхан даав шавууг нь солиод бүр тэгж цэвэрлэх хэрэгтэй гэж шүү. Тэгээ энэ хүн бол гараагүй байгаа хүн юм шиг байна. Гараагүй байгаа хүний юмыг бол ингээд одоо сайхан өрөөгийн л одоо цэгцлэх хэрэгтэй юм байна. Тэгээд би одоо эмхтэй бүсгүй хүн байна. Нэг өрөө цэгцлэх зэрэг болж байгаа. Тараахгүй. Гэхдээ нэлээд хэдэн өрөө цэвэрлжлээ. Заримныхан даав маавг солилоо. Аас чанга юм. Даав солих гэдэг чинь аюу чанга асуудал шүү. Амар техник орох хэрэгтэй юм байна. Даавд чи. Солонгост ийм аж хийдэг хөөрхөөс нь энэ бас нэг зааж өгөөд идэх штеп ингээд. Зааж өгөөд идэм байлээ нөгөө ингээд ингэж хийвэл юу яана гээл. Тэгэл тэр мөр зааснаар нь юу ах хэрэгтэй юм бэ? Хийвэл амжилт болохоор юм бэ? За энэ хоёр ингээд ус байх хэрэгтэй өдөр болгоных нь ямиг тавих хэрэгтэй гэж надад зааж өгсөн шүү. Би ч бас сургалтанд хамрагдсан наач юу ирж. Тэгээ энэ нэг угаагаад ингээд сургалтанд хамрагдсан энэ минь алчуураар энэ миний аюу яа. Цэвэрлэн. Болох юм биш үү? Тэгтээ худлаа шүү. Энэ бол зүгээр үнэхээр бие амар ажил байна. Тэрнээсгүй яг одоо манай Солонгост байдаг залуучуудын одоо нэг нүүлгэлт энэ одоо ямар заван хар юм нэрчтэй. Ийм бүдүүлгэж болохгүй байхгүй. Энэ хараа. Шал заван харна. Яг гараараа хийж гисэн чи ямар ч юм идчихсэн юм л гэж бодогдох юм а зөвлөгч. Илүү үлдэгдэлгүй тэгээд иччих бодороо. Би нэг юу яадаг байхгүй юу? Манай ихнэр чи амбуй хийдэг штэ. Тэгээд Дубай руу аялдаг байхгүй юу? Хамгийн хай зэрэглэлийн аяллаар. Тэгээд тэн чинь нөгөө дандаа буфе хоолнууд. Тэгээ би хараад яг үннийг хэлэхэд хойд хөршөө хараад ямар ийм юм бэ гэж бодсон шүү дээ. Мэдгүй юу? Өлөн. Өлөн. Амар мухад 5-4 хоол аваад овоолж аваад тэгэл идэхгүй ингээл ихэнх нь хаяал гарчиж байгаа байхгүй юу? Манай ихнэрч тэр бид нар багасаач тэр ер нь хоол хаяна гэдэг тийм зүйл мэддэггүй болсод байхгүй юу? Одоо би ч гэсэн ингээл энэ тэнд ихнэртэйгээ хоол идэхээр манай хүн чинь үлдэгдлийн заавал ингээл пакетанд хийж аавна гэдэг. Чи наатайгаа орхичоочтой болжичтэй гэхээр үгүй хоол хаяхгүй гэл ингээл авдیں۔ Тийм ингээд гэр бүл төсцсөн тийм орчинд амьдарч байгаа хүн чинь хоолыг ингээл 5-5-гаар нь аваад тэгэл инхийнх нь идэхгүй ингээл хаяад гарч байгаа хүмүүсийг харахаар бүр живүү үрээд идэв шүү дээ. За. Hey. Money?
хөдөлмөл хөлс. Тийм байхгүй баг та. За яах вэ? Гэхдээ бас усын нугад ясын дагна бас ажил хийж үзлээ. Зүгээр ч гарахгүй шүү. Ядаж борч гэсэн богдын аршаа бас уучаад явнаа. Зөндөө хөдөлмөрлсөн юм чинь. Одоо би тэгтээ тэр нөхдүүдийг хоолж дуусныхан дараа тэр ширийг цэвэрлээд өнөөдөр миний ажил дуусна. Өнөөдөр бол үйлчлэгээний ажилтай байлаа. Мэдээж амархан биш. Гэхдээ ямар ч ажлыг сэтгэлээсээ хийх хичээдэг тэрэл байдлаараа хандлаа. Гүдэг өгөхгүй гэдэг мөнгө өгөхгүй гэдэг юм чи би яах юм. Би ингэсэн шүү дээ. Уг нь зурагтынхан би телевизийг зурагт гэж яриад байгаа шүү. Ингээд зүгээр юм аваа. Эхний өдөр тэр хүнс энэ зовлуулж хаад зүгээр аваа. Тэгээд ажил хийгээд мөнгө олноо. Бид нэр ингээд тэр буудал муудалтайгаа ярьсан байгаа. Гэсэн бохгүй юу? Тэгсэн чи одоо яаж юм? Зураг аваад би ажил хийлээ. Тэгэд саяны хүүхнээс мөнгө өгөх юм уу гэсэн чинь өгөхгүй гэдэг байхгүй. Надд болохоор уг нь 20 яон өгнө гэж тохирсон бохгүй юу? Тэгж бодоод би эхний өдөр ер нь 50 яоноор юм биш 30 яоноор юм авсан шүү дээ. Тэгэнгүүт 10-ыг үлдээгээд за би тэнд нэг ажиллагээд 20 яон олчих юм бэ. 30-аараа ахаад би нэг иймэрхүү юм авахд хангалттай гэж ойлгосон чинь ингээд ямар ч мөнгө өгөхгүйгээр ингээд ажил хийлгэжлээ шүү дээ. Hi. No money. Why? One food. One dinner. One food. 我英文不好。Food. One food. One food. No money. One food. No money. Cash no. Yes. Food. Yes. Well, thank you. Мөнгө бол өгөхгүй юм байна. Гэхдээ надад хоол өгөх юм байна. Big food. Thank you. Энэ чи тэгэл би яах вэ? Хоолыг мөнгөөр аавна, хоолны материалыг мөнгөөр аавна. Надад мэлэн мөнгө өгсөнгөө тэгтээ хоолтой. Ваа, nice. Ямар ч хэлсэн нэг оройгоо хоолтой. Баярлаа. За орой минь. Өнөө орой чи сайхан харин сэрүү орчлоо тий амар халамс. Ер нь энэ хятадууд чинь тэр гэрэлтүүлэг тал дээр бол бүр ингээ ярилтай байхгүй тий. Төгсөрцөн хийдэг юм байна. Одоо манай монголчууд тэрнийг ингээл нэг энэ зэрэгт нь хүрэх гээд хийгээд байгаа. Ер нь хотын төв бол бас аятайхан болж байгаа тий. Одоо жишээлбэл энэ цэцэрлэг төрөлнгүүд гэхэд л би боддгийг Улаанбаатар хот дүүрэг болгон цэцэрлэг хүрээлэнтэй байвал ямар гоё вэ? Цэцэрлэг төрөлнгөр өрсөлддөг тий. Тийн дотор ямар цөөрөм хийж байгаагаараа өрсөлддөг. Тийн дотор ямар аюулгүй тоглоом хийж байгаагаараа өрсөлддөг. Тэгээд орой залуучууд тэр зүлгэн дээр нь гитараа тоглоод тэр дүүрэг болгонд байвал ямар гоё вэ? Хэж маач нэрсэн ганц юм уу хоёр л цэцэрлэг төрөлнтэй шүү дээ. Улаанбаатар даяараа тий. Yani айгу тэр надад нэг жоохон тийм бүр нэн тэргүүнд тэр улсын их хурлд дэвшээ гэж ивэл альсэл тэр дүүргийн дарагт өрсөлдөе гэж ивэл ногоон байгууламж байгуулж өрсөлдөх хэрэгтэй. Бага ба Улаанбаатар хот бол хөгжөөд гоё болцсон шүү дээ. Гадаадаас хүмүүс ирээд хүүшээ Улаанбаатар хот маань ямар гоё болчоо вэ? Юу та нар хөгжихгүй байгаад байгаа гэсэн чи юу ярьж байгаа юм чи баг Нью-Йорк шиг энэ хот ч гэсэн ямар гоё юм бэ гэж байгаа байхгүй юу? Хамгийн гол нь бид нар тэнд дотор гоё соёлтой байх хэрэгтэй юм бэл. Соёл, хувь хүний соёл тий. Миний яриад байгаа энэ дүүрэг болгоны хөгжил чинь зах руугаа би яриад байгаа юм. Тэр гэр хороол руу тий. Тэр захын чингэлтэйгийн тэр дарихийн тэрлүү тийм үү ханы материал руу. Тэр ханы материалаас цаашаа юу гэдэг тэрлүү. Тэр шар хад руу. Тийшээгээ тэр бүр одоо баахан юу гэдэг тэр захынхаа дүүргүүд рүү гэр хорооллууд руугаа энд гоё болох хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн хотын төв хөгжөхөр чинь тэр хотын төвөр яах юм? Монголд шөнийн байгууламж гэхээр ихэвчлэн гэрэлтүүлэг багтай, цэвэрхэн, намгүм орчинтай байдаг. Ихэнхдээ хот хөдөө аль алинд нь шөнийн амьдрал нь аль болох намгүм, амархад төвлөрсөн байдаг бөгөөд ихэнх үйлчилгээ нь өдрийн цагаар төвлөрдөг. Харин Хятадд шөнийн байгууламж нь амьдралын идэвхтэй хэсэг болдог. Хотын төвд шөнийн зах, кафе, хоолны газар, дэлгүүрүүд орой болтол ажиллаж, хүмүүс шөнийн амралт, зугаа цэнгэл, хоол, худалдаа гэд бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой байдаг. Хотуудын гэрэлтүүлэг олон хүнтэй, орчин нь шөнийн амьдралыг улам эрчтэй, сонирхолтой болгож өгдөг байна. Монгол орон ерөөсөө аль ч цэг дээр хөгжих асар боломжтой. Тэгвэл бид нар шүү дээ хөгжөөд энэ бусад орн шиг ингээд газар нутаггүй гიშгэх газаргүй болтлоо хөгж гэж хэлж байгаа юм биш шүү дээ.
Зүгээр аймгийн төвд хүн амьдрах болцоог нь хангасан маш гоё зам харгуй, маш гоё барилга байшин, гоё бассейн, ус одоо юу гэдэг хүүхдийг хөгжүүлэх төв, хөгшдгийг инэрх төв гэдэг ингээд бүхнүүд нь л гоё яг л бодтойроо гоё л яг очиод харахад бодтол байх хэрэгтэй байхгүй. Яриад зүгээр нэг цэцэрлэг төрөлн дотор ганцхан толом авчирчаад өө эн чинь хөгшдүүдэд зориулсан. Өө энэ хүүхдүүдэд зориулсан гэдэг байгаа байхгүй. Үгүй биш шүү дээ. Сургууль гэхтэл ийм ногоон байгууламж талбайтай авах хэрэгтэй. Оо эн чинь нөгөө миний өдөр тутам хэрэглэж байгаа хамгийн дуртай зүйл маань. Би нөгөө 13 шиг амттай болохоор аягүй дуртай байхгүй юу. Тэгээ энэ хүмүүст бас өгөөл яваад байгаа. Үзэгчд маань харуул одоо ганц ширхгээр өгөөл гэлтэж бодох. Бид нар нөгөө хайрцгаар нь авчаал таарлцсан гадныхандаа ингээл та энийг уугаараа баярлалаа гэд ингээд өгөөд яваад байгаа. Тэгээд өдөр тутамдаа би хэрэглэж байгаа. Өглөө босоод уудаг, уурхтайгаа хамт уудаг, өдөр уудаг, орой уудаг тий. Ярн яг ингээд нөгөө эдгээр нийлээд өглийг их сайн дарж ийн л та. Нэгдүгээр, хоёрдугаар нөгөө бага мөнгөтэй байгаа болохоор ер нь энийг телевизээс өгсөн юмыг сайн хэрэглэх ёстой шүү дээ гэж би бодож байгаа шүү дээ. Бүбли. Ааха нөгөө Солонгосын юм брэнд байгаа шүү дээ. Бүбли брэнд гэдэг тий. Тэрний анартай болон ийм нүүрс ус задлагч. Таахан амраараа ингээд би бас нэг жоох энэгээр явчаад тэ орж амраа да. Одоо өнөөдөр хэрчилтэй өөр болгоход л хоол тэсгөр амттай болно шүү дээ юусэн. Хэрчилтэн чухал байна. Одоо би чинь эхний өдөр одоо юм зорилттой хэрчилт өөр байхад л хоолны амт тийм үү? Чанар харагдалт долоо мөнгө бол тэгэж олон хуваахгүй. Ерөөсөө өнөөдөр нэг тийм бүхэл мах чанах юм биш тийм ч өнөөдөр нэрээ. За өнөөдөр сайхан энэ бас хитнэ. За энийг одоо бас 2-3 хоног идэх үедээ. Гүй би ер нь болцоод байгаа юм биш үү дээ. За бодоо чинь айгу юу яана. Удаан болно шууд зэрэг буцалгаал. Би чи хэлээд байгаа шүү дээ. Их өлсөхгүй тулд баг хөдлөн, энерги баг зарна. Тэгсгээл ер нь суугаа байдлаас голдуу явчихна. Сайхан цуунаасаа ичнэ. Хэн битээ уянгуу. Хоолоо хийж гин. За ингээд хоол буцалчихнаа болчихно. Загаснууд маань байгаа. Өө нэг хэдийн оноор авлаа та. Тэр загаснуудаараа нэг сайхан шүл хийх үү, хуурга хийх үү. Би чинь одоо далайн захт өссөн юм болохоор загасаар бол юу хийж иддэг хүн штэ харин. За энд ямар юм байна задлана. Өө нэр бичсэн. Сөрөлтгэн. За энийг задлана. Үуч дандаа миний нэртэй биш штэ хөөе. Ямар гоё юм бэ. Вау. За энэ ч надтай булаацалтаад авахгүй амар сөрөлт. За. Ой. Сөрөлт. Ньюжүүлчин торс. Хамт толноос ингээд надад гадуур авч явдаг аяга, гэртээ хэрэглэх аяга. За нөгөө нэг уянгаа ингээд дооглосон чи канделяригийн тор шиг тороо авч явлаа гэдсэн. Одоо өөрөө бас тортой боллоо. Энэ харин чанартай их айтайхан тор шүү. Одоо манай эхнэр чинь вау бас дэртэй. Манай эхнэр чинь дэлгүүр явахаараа битээр нэг олон тор худалж аваад тэгэл хаяад ах юм. Тэгээд тортоогоо дэлгүүр ордуулсан шүү дээ. Эмээ өнөр шиг. За энэ монголчуудын очих ёстой 100 газар гэж шүү. Бод 100 ширхэг. 100 газрын тухай энэ мэдээлэл хүргэсэн гарын авлага байна. За бас энэ юу вэ? Энэ стикер байна. Энэ бодвол чандам дээр наах стикер байх шиг байна. За эрхчлөөний хөшөө, Парис, энэ усан аялал, Дубай байх шиг байна. Хайнан байна. За энэ подволк. Nice. Энийг нэр уянгаа өмсөдсөн шүү дээ тий. За подволктой болчлоо. Аяг саруултай. За. Ёстой. Яг ноолгүй хэлэхэд нэг иймэрхүү юм чинь жоохон чанар муутай юмнаа сонгоцсон гэдэг байхгүй юу? Яг үнэ хэлэхэд.
Тэгс чи энэ подволк, энэ тор, аяга маяг айгүй чанартай. Өстой харин хэрэглээд байхаар мэдвэн шүү. За. Ер нь хөөрхөн болоод нь штэ. Би ч өглөөдөө ингээд Golden Go-с чинь амин чанараа уучин, орой хоолоо идснийхаа дараа нүүрс ус задлагч. Хэрэгэлчин өдөр сайхан ирч хүч авахын тулд анарынхаа бэлтгэлээс хэрэгэлчин. Тэгээд аргадахад талхан дээр Golden Go-ийнхоо кремээ хэрэгэлчин тийм ээ. За иймэрхүү байна. Хоолоо идээд тэгээд амарлаа. Сайхан амраараа та нар минь ч гэсэн эртхэн сайхан амраараа. Би бол одоо ингээд орой унтахдаа 4 сарын 22-ныхоо тоглолтыг хэрхэн гоё найруулгатай үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж ямар байдлаар хийх вэ гэдгээл бодож одоо унтдаг болсон. Тэгээд баяртай. Сайхан амарцгаагаарай. Бай. Өдөр бүр үзэгч олондоо тань мэдхүй мэдээлэл хүргэхийн зэрэгцээ өөрөө ажиллаж амьдрна гэдэг үнэхээр амаргүй. Гэхдээ ногоотой будаатай шөлөөрөө ядаргаагаа тайлж бие сэтгэлээ амраагаад амардаа сүрэлт минь. Заримдаа эрч хүчтэй, заримдаа хөвжөлтэй, заримдаа өлссөн, ядарсан, янз бүрийн байдалтайгаар өнгөрсөн хоногудаа өдлөө. Харин маргааш нэвтрүүлэг маань талдаа орно. Уламжлал 9-оор 5 дахь дугаар бол шалгалтын өдөр. Тэд шалгалтаа хэрхэн давж нэгнээ яаж дайлахыг тэсэн ядан хүлээе. Өнөөдрийн хүртэл биднийг дэмжиж байгаа үндэсний үйлдвэрлэгч Амин чанар, Golden Go-би, Солонгосын алдарт Puvli брэнд, New Julchin төрийн хамт олондоо дахин талархснаа илэрхийлье. Цэнхэр дэлгэцээ унтраагаад тавтай амраараа үзэгчтэй маргааш шинэ өдрийн адал явдлаар уулзцгаая. Сайхан чиглэг урамсгалтай байна. Хүүхдэд ер нь бас ээлтэй юм байна. Ер нь л ингээд нөгөө аялал жуулчлалынхаа газруудыг яг тэр орж байгаа, гарч байгаа хэсгийг айгүй гоё тогтчуулах юм аа. Нэг бол энэ өлсөд фокус алдаад байна уу? Ялгаагүй таг утаад байна шүү дээ. Муу хатааргүй дээ. Муу хатаар. Антом харгас чичрээд нь ч өлсөндөө.